Хөлбөр зочны цагаар үргэлжилж байна. Манай мэдээний өрөөнд Ураангүй Монгол хөдөлгөөний идэвхтэн мөнх баяр өргөдөн оролцож байна. Тэр өнгөрсөн 18-ны өдөр тус хөдөлгөөний зүгээс Areva компанид мэдэгдэл шаардлага хөрвүүлсэн юм байна. За энэ талаарх мэдээллийг таван төргүүднээс зочны студид ураад байгаа маа. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр яг ямар агуулгатай шаардлагыг Areva-д өгсөн юм бэ? Ер нь бол Areva компани бол Монголд үйл ажиллагаа явуулахдаа олон тооны зуршил гаргаж ирсэн л дээ. Тэгээд энэ зөрчлөө бол арилгах талаар анхаарал тавихын оронд ер нь бол үйл ажиллагаагаа л одоо улам өргөжүүлэх ийм хийгээд байдаг. За тэр 18-ны өдөр бол одоо Areva компани хүмүүс бол Францаас ирж мөн л одоо үйл ажиллагаа өргөжүүлэх чиглэлийн яриа хэлцэл хийхээр бол Монголд ирсэн. Тэгээд тийм болохоор одоо түүнийг тохиолдуулж одоо үйл ажиллагаагаа өргөжүүлэхтэй бишээ. Одоо төрүүчийнхээ алдаа дутагдлыг одоо засахтаа анхаарал хандуулвал яасан юм бэ гэсэн ийм утгатай бол шаардлага бид нар тавьсан. Юу нэг ямар зөрчлүүд хилээд байгаа юм болоо? Тэ. Areva компани одоо түүний охин компани Кожого бол Улаанбаатар суманд маш олон төрлийн зөрчил гаргаад байгаа шүү дээ. Ер нь бол одоо гаргаж болох бүх зөрчлийг гаргасан гэхэд болно л доо. Бичиг баримтыг одоо үрдүүлэхгүйгээр янз бүрийн үйл ажиллагаа явуулдаг. За одоо өрөмдлөг хийдэг, зам гаргадаг, байгаль орчныг одоо сүрдэхэд байдаг. Одоо зохих бичиг баримтыг ерөөсөө бүрдүүлдэг. За тэгээд одоо тусгай хамгаалттай хоёрч газар тэр одоо хамгаалтынх нь одоо ёс журмыг зөрчиод бас үйл ажиллагаа явуулаад байдаг. За тэр говь гэдэг бол одоо тэр экологийн эмзэг ус байгаа шүү дээ. Тэгэхэд бол одоо тэр говийн экологийн эмзэг усыг одоо хадгалагч ийм одоо хүчин зүйл болох загин яваг бол сүйтгэхэд байдаг. За энэ загин яваг сүйтгэх юм бол одоо тэр авч одоо бүрэн л одоо сөлжин. За усыг ч гэсэн одоо бохирдуулдаг сүйтгэдэг. Тэгээд дээрэс нь хамгийн гол нь одоо энэ селен гэдэг бодисоор одоо энэ малыг ордуулсан байна гэдгийг бол ерөнхийдөө засгийн газар хүлээн зөвшөөрчлөө. За засгийн газар бол яг Areva компани үйл ажиллагаанаас болж энэ селен нь бол мал ордуулсан гэж хэлээгүй ч гэсэн. За нурааны хайгуул хийсэн газар бол одоо бас селен идэвчтэй байна гэдгийг дэлхийд дахинд явагдсан янз бүрийн судалгаанууд бол нотолсон байгаа. Улаанбаатартай холбоотой хэд хэд удаагийн шинжилгээнүүд явсан. Одоо энэ сүүлд гарсан хариу үжих юм яг юу байна? Тэ Улаанбаатархад одоо яг хав байгаль орчныхан бол дахин хяналт тавьж хэмжилт хийж байсан л та. За түүнээс гадна орон нутгийнхан бас шалгалт хийжсэн байдаг. Тэгэхэд бол ер нь олон төрлийн зөрчил гарч ирсэн шүү дээ. Энэ нь бол одоо ялангуяа орон нутгийн одоо хийсэн шалгалт бол тийм албажсан дүнгууд байгаа. Үүнийг бол одоо Areva компани бол хүлээн зөвшөөрч зохио арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Гэтэл одоо арга хэмжээ авах биш. Манайх ерөөсөө ямар ч хорвоо үйл ажиллагаа явуулж ирсэн гэж мэдэгдэн гэдэг чинь энэ алдаа дутагдлаа бол засахгүй гэсэн үг шүү дээ. Энэ алдаа дутагдлыг засахгүй гэж мэдгэж байна гэсэн үг. За тэгээд энэ засгийн газраас яг Алтан ууяг ерөнхий сайд орон нутагт ажиллахад бол малчтын гомдол ихээр ирсэн. Тэгээд яг энд ажлын хэсэг гаргаж ажиллуулъя гэдэг 100 сая төгрөг зарсан, 100 хүн оролцсон, 34 байгууллага оролцсон гэж байгаа. Энэ маш том одоо ажлын хэсэг юм л да. Тэгээ энэ ажлын хэсэг ажиллахдаа бол одоо гол төлөв одоо ганцхан малчин Норос хөрөнгийн одоо бэлчээр нутгийн харилцаал одоо үйл ажиллагаа явуулсан гэж нутгийн малчид гомдол мэдүүлж байгаа. Ийм л одоо тэгээд нэг л одоо малчин тэнд ч одоо 1500 одоо хүн амтай 300 орчим өрх байгаа. Тэгэхэд одоо нэг малчны ойр орчим одоо үйл ажиллагаа явуулж гарч одоо ямар өрөөсгөл байх вэ тийм үү? За тэгээд тэр малчны ойр орчим үйл ажиллагаа явуулаад селенээр хордсон байна гэсэн юм гол үр дүн гаргасан. За тэгэхээр энэний үр дүн нь бол одоо нэг гарахгүй удааширч байсаар хавар хийгдсэн одоо энэ шинжилгээний энэ ажлын хэсгийн чинь одоо дүн намар гарлаа штэ. Гэхдээ нэг юм тодорхойг байгаа. Энэ гадаадад бас дээж материал явуулсан гэсэн тэрний одоо үр дүн юу болсон юм бэ? Энэ одоо бол нэг тийм тодорхой мэдэгдсэн зөвлөл байгаа. Тэгэхээр одоо бас нэг эцсийн дүн гараагүй л байгаа юм байна л гэсэн ойлголт байгаа. Ерөнхийдөө одоо ихэд нэмж мал яг энэ хүү шалтгаанаар хорогдсон тохиолдол ер нь байгаа юм болов уу? Малаасаа гадна тухайн хэсэг тандирч одоо 1500 хүнтэй гэдэг маань хүнд нь ямар нэгэн тэм сөрөг үр дагавар илэрж байгаа зүйл байгаа юм болов уу? Тий, хүмүүсийн бол эрүүл мэндэд оройтч байна. За тэгээд энд бол төрөл бүрийн одоо урааны хайгуултай холбоотой байж болцсошгүй өвчлүүд гарч байгаа. За тэгээд илэгний өвчл их болж байгаа. За тэгээд хүн ардын эрүүл мэндэд оройтох болсон явдал бол нутгийн малчтын ард иргэдийн сэтгэлийг маш их түгшиж байгаа л да. Одоо энд ингээд ариун болд гэдэг одоо энэ малчны одоо эрүүл мэндийн холбоотой бичиг баримтууд нь байж байна. За тэгээд энэ ийм. За тэгээд энэ ариун болд гэдэг малчин бол яасан гэхээр
одоо сайн ажил үйлстэй ийм алчин хүн байсан. Гэтэл одоо ингээл гэр бүлээрээ одоо элэгний өвчтэй болсон, элэгний циррозтой болсон. Тэгээд одоо эмнэлгээр хөөцөлтөөд одоо маш их эмнэлгээр явсан л да. Хөөцөлтөөд одоо тэгээд нэг тийм тодорхой үр дүнгүй бараг одоо нэг эмчилгээгүй өвчтэй болсон л байж шүү дээ. Ямар ч одоо архитаар сэргэлдэггүй амьдралын зөв хэмнэлтэй ажил сайтай. Ийм одоо малчны гэр бүл ариун болд гэргийн хамтаар одоо ингээд хүнд өвчтэй болсон байх жишээ нь. Одоо энэ ийм жишээ бол олон байна. Тэр нутгийн ард иргэд тийм бол одоо янз бүрийн жишээ илэрч байна шүү дээ. Одоо өснө халдсарх, биеэр нь юм туурах, илэг нь одоо муудах, мөн одоо бусад төрлийн одоо хүнд өвчнүүд илэрх зэрэг. Тэгээд энэ яг мал гэдэг чинь байгалийн янз бүрийн зүйлүүдтэй шууд харьцдаг. Одоо өвсийг одоо шууд идэн, усыг шууд ууна. За тэгээд бас нэг тэр радон зэрэг одоо цацраг идэвхтэй хий гэдэг бол хүнд учраас газартай ойр байдаг. Тэрүүгээр одоо амьсгалаад ингээд яваад байдаг болохоор энэ мал гэдэг чинь илүү их хүчтэйгээр хордоод илүү ихээр хүч юм байт юм байл да. Гэтэл одоо энэ хүн үхээгүй энэштэйгээл одоо өдөөс маргалдаад байдаг уран талынхан. Хүн үхээгүй юм чинь санаа зовх юм юу байт юм мал бол хүчил байдаг шүү дээ. Гэтэл одоо энэ хүн үхэх нь ойрхон болцсон юм байна шүү гэсэн юм төгшөөрийн харанг бол гэлтгэсээр аргагүй болж байгаа. Ерөнхий шатны хөтөлбөрийн газар дээр нь очсон юм байна, иргэдмэн ч гэсэн үгээ хэлсэн юм байна. За ахаад шинжилгээ явуулахаас өөр ямар нэг арга хэмжээ авах асуудал яригдсан болоо ер нь. За тэгээ үйл ажиллагаагаа явуулахдаа одоо бичиг баримт бүрдүүлдэг болсон уу болоогүй юу мэдэхгүй. Одоо ингээл үйл ажиллагааных нь алдаа дутагдал нь үргэлжлээл байгаа юм болов уу? За саяхан бол одоо тэр нэг 3 хөлтэй одоо ишиг төрсөн гэдгийг мэдээлэл авсан. Өөр мэдээлэл авах боломжгүй байгаа. Ягаад тэгэхээр тэнд бол одоо шүлхийтэйгээд хөл харьцсан. Тэгээ одоо наашир цаашаа одоо ямар ч юм байхгүй ийм болчиход байгаа. Уг нь бол одоо Урангуй Монгол хөдөлгөөний бид бол тэнд очиж мал төлөлтийн байдлыг ажиглая, мал төлөлтөнд тусалж ингэж ажиллая гэж одоо шийдсэн байсан. Тэгэл одоо энэ шүлхийн хориг гэдгээс бол одоо ажиллагаа маань тасцсан байгаа. Ер нь тэнд бол одоо суурин төлөөлөгчийн ажил бол яг төлөвлөсөн байсан. Ингээд бол одоо ийм байдлаар тэнд хяналт хийх боломж маань одоо алдагдчихсан ийм байдалтай байна. Тавх 18-нд өгсөн шаардлагууд нь хариу өгсөн юм болов уу? Тэрэнд бол яг албан ёсоор хариу өгөөгүй. Одоо 18-нд өгсөн шаардлага 21-нд өгсөн албан бичиг хоёрт хариу өгөөгүй. Хэвлэлийн хуралдал одоо реакц үзүүлсэн болов уу гэж ойлгож байгаа. Тэгээ хариу өгөхгүй гэж мэдгдсэн. Түүнээс гадна уулзахгүй гэж мэдгдсэн. Ягаад тэгэхээр энэ хэвлэлийн хуралдалд одоо хариу болгоод бид нэг мэдгдэл хийсэн юм чинь. Одоо танай албан бичигт бол одоо хариу өгөх шаардлага байхгүй. Та бүхэнтэй уулзах шаардлага байхгүй гэж. За тэгээд энэ Монголын олон нийттэй бол ерөөсөө уулздаг. Тэгээд нэг Арeva компани нэг хөгжлийн хөтөлбөр гэх нэг хэдэн хуудас юм байл л дээ. Тэн дээр юу гэж нэхэхээр бол бидний сонгож авсан төрийн бас байгууллагын хүмүүстэй улиралд бид нэг удаа харьцаж явах болно гэж ütсэн байна лээ. Ер нь Монголын одоо олон нийт Монголын ард түмэнтэй бол тиймэрхүү байдалтай харьцаж байгаа юм байна л да. Өөрсдийнхөө сонгож авсан төрийн бас байгууллагынтай бол улиралд нэг удаа харьцаж байна гэж. Тэгээд энэ ураны хайгуулын зөрчлүүд ийм юмдаа бол тайлбар өгөхгүй байгаа юм чинь. Энэ мэдээлэл бол ямар ч тийм чадамжгүй мэдээлэл байгаа юм л да. Энэ хайгуулын зөрчлүүд одоо яасан, энийг арилгасан юм уу, хэвээрээ байгаа юм уу, эсвэл тийм зөрчил гаргаагүй юм уу? Энэ талаар бол тодорхой юм хэлээгүй. Зөвхөн ерөөсөө бидэнд ямар ч одоо алдаа байхгүй, ямар ч дутагдал байхгүй гэсэн хинч бичиж чадах. Тийм л имийг л одоо дахин одоо өөрлөлдүүлж ирсэнтэй. Бид ингээд өөрсдөө их орон дээр байж гадны компанид ингүүлээд байх нь ямар байдаг юм болоо. Ер нь зөвхөн төр засаг тавх юу н хандаж үзсэн бол ер нь энэ компаниг нэг шалгаад үзүүл яадаг юм бэ? За энд нэг тодорхой хэмжээний ямар нэгэн болохгүй байгаа учраас тийм ноото үйл явдлууд тэр Улаанбаатархад болж байгаа байлгүй дээ гэсэн юм харуул мэдээж байгаад байна шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Ер нь байгууллага орчныхан бол энэ компани болон төр засагт бол тоо домшгүй болон бичиг баримт илгээсэн л дээ. Тэгээ одоо бичгийн тэмцэл гэдэг чинь одоо тэгээд одоо үр дүнгүй байд юм уу? Одоо тэгээд ямар ч одоо тийм хангалттай хариу өгдөг. Нодны хавар бол одоо байгууллага орчны яамнаас бол одоо шалгалт хийнэ гэжсэн. Одоо тэнд бол одоо байгууллага орчны яам, цөмийн энергийн газар, ураны эсрэг идэвхтнүүд гэдэг одоо энэ гурван талын уулзтуулаад шалгалт хийнэ гэжсэн чинь одоо энэ ажлын хэсгийнхэн гэдэг юм гинт гарч ирсэн ерөнхий сайдын ажлын хэсгийнхэн гэж. Энээс болоод одоо тэр хийгднэ гэж одоо шийдэгдсэн байсан шалгалт бол хийгдэггүй. Тэгээд тун харамсалтай юм л байдал байна л да.
Ер нь тэгээд өөрийнхөө эх орон эх нутгийг хамгаалахгүй төр засагтай байна гэдэг чинь том хэцүү юм байна. Төр засахгүй болчихсон юм шиг одоо эсвэл одоо харийн колони болчихсон юм шиг. Одоо нэг иймэрхүү байдалтай бид нар байна шүү дээ Монголын ард иргэд. Сэдвэлэ баг зэрэг өөрчлөлөө 2011 онд за цөмийн хаягдлыг манайд буушлах нэ үгүй тийм ээ гэд маш олон зүйл юу нэгдсэн. Одоо нам чим болчих юу болов юу нэг 11 онд үнэхээр буушлахаар гэрээ хэлэлцээр нь байгуулагдчихад за хүмүүс тэмцээд болчихоо эсвэл тэр тухай зүгээр хий хардалт байв. Тий, тэр үед бол хий хардалт байгаагүй л дээ. Энэ цөмийн хаягдлыг болгох асуудал бол өндөр хэмжээнд яригдж байсан. Тэгтээ бол одоо яг нэг гарын үсэг зурагдчихсан юм бол хараахан байгаагүй гэдгийг бол тийм нэг аман тохироо явагдаад байсан гэдгийг бол албан тушаалнууд баталсан. Одоо Америкийн нэгдсэн улс, Япон, Монголын албан тушаалнууд бол нотолсон шүү дээ. Тэгээд одоо бол энэ асуудал бол байрсан хэвээр байгаа юм. Яагаад тэгэхээр зөвхөн нууц байдалд орцсон. Тэгээд одоо Японы хэвлэлд сүүлийн үед бас ахаад гараад ирсэн лээ. Одоо Японы цөмийн хаягдлыг одоо болох асуудал бол Монголын одоо өндөр албан тушаалнуудтай бас одоо яригдчих эхэлсэн гэж. Өнөөдөр манай хууль эрх зүйн орчин ямар хувь байдаг юм бэ? Яг энэ ураны хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр одоо буулгах тал дээр яг хоригсон тийм хууль ингэж болохгүй гэсэн тийм заалтууд байдаг юм уу? Тийм заалт байхгүй. За бид бүхэн бол бас энэ Монголын хууль эрх зүйн тоймыг бас бэлдсэн л дээ. За тэгээд үзэхэд бол одоо тэр цөмийн хаягдл болох одоо эсэргүүцсэн хорьсон тийм заалт бол ерөөсөй байхгүй л дээ. Тэн дээр яаж вэ гэхээр зарим цөмийн хаягдлыг бол одоо жишээ нь цөмийн хаягдл гэж үзэхгүй маа гэж хүртэл одоо ачаалттай заалт бол одоо цөмийн энергийн хуулинд байж байгаа. За цөмийн хаягдл гэдэг нь зөвхөн гадаадын цөмийн хаягдлыг хэлнэ. Дотоодын цөмийн хаягдлыг бол хаягдл гэж хэлэхгүй гэдгийг бол цөмийн энергийн хуулинд заасан байна. За тэгэхээр бол одоо тэр цөмийн циклийг бүрэн хэрэгжүүлнэ гэж манай бас нэг одоо баримт бичгэнд байж байгаа. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр байгаа санагдаж байна. Тэр одоо цикл гэдэг бол манайх ураанаа гаргачаад хаягдлаа буцааж авна гэж байна. Тэгэхээр бол цөмийн хаягдл одоо буулах асуудал бол ямар ч байсан байх үндэслэл нь байж байгаа. Тэгээд одоо цөмийн хаягдлын болох одоо тэр атомын цахилгаан станц барих энэ төргээд цөмийн одоо хор үнэлийг өчрөж болох бүх үйл ажиллагаа чинь одоо манай 10 орчим одоо төрийн баримтчууд одоо туссан байдаг. Тэгээд үүнийг одоо хүчингү болгосон, үүнийг одоо зас залруулсан тийм ерөөсөй байхгүй шүү дээ. Одоо тэр ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёрын одоо хамтарсан зарлиг гэдэг чинь бол одоо тийм ямар ч чадамжгүй зарлиг байхгүй юу. Яагаад гэвэл хууль эрх зүйд огт нөлөөлөв. Тэр цөмийн хаягдл болно гэдэг бол зөвхөн нууц байдал орчоод байна гэж мэддэг. Нууц байдал гэдгийг бидэнд тодорхойлохгүй. Яг яачхад яг юуг нь нууц байдал гэж нэрлээд байна. Одоо яг урдих шиг том албан тушаалтнууд маань ингэж хэлхээ болчихжээ. Цөмийн хаягдл гэдэг бол одоо том ашигтай бизнес юм аа. Хаягдлын менежмент одоо хэрэгжүүлнэ. Энэ хаягдл гэдэг бол одоо ерөөсөө хаягдл биш. Одоо маш үнэтэй ийм түүхийд байгаа гэж урд нь бол одоо сурталчилдаг байсан л та. Одоо харин тэхэ болчиход байгаа. Тэгээ одоо цаагаараа тийм яриа хэлцэл явагдаж байна гэж Японы хэвлэл дээр бол бас саяхан гарсан л байлээ л те. Ер нь яагаад заавал Монгол улсын ингэж оцлоод байдаг юм болоо? Ер нь манай Монгол улсын одоо төрийн томчууд маань 20 жилийн турш Монголын хамаг баялагийг бол харийнханд үндсэндээ авилгаар өгчлээ л дээ. Тэгээ одоо цаашдаа одоо хаанаас мөнгө олох вэ, хаанаас мөнгө өчөх вэ? Ийм одоо асуудал гарсан. Тэгэхээр энэ цөмийн одоо асуудал дэлхийд даяар бол одоо цөмийн асуудал гэдэг чинь байх газаргүй болсон, гიშх газаргүй болсон. Тэгэхээр энэ чинь Монгол төвлөрүүлчих юм бол харин боо мөнгө олох юм шүү гэдэг бодол бол манайхан төрсэн байдаг. Тэгээд одоо энэ олон улсын атомын энергийн агентлаг бол яг нэг тийм боловсруулсан байлээ л дээ. Энэ цөмийн асуудал бол орох газаргүй болсон учраас ямар нэг оронд төвлөрүүлбэл яасан юм бэ гэж. Энийг манайхан үлгэж авсан. Үлгэж аваад одоо тэр олон улсын атомын энергийн агентлагыг бол хийх ажилгүй болгосон л доо. Манай төрийн томчууд бол 40 гаруй орноор бол доншилж энэ цөмийн асуудлыг бол одоо Монголд төвлөрүүлээч гэж одоо их явсан. Тэгээд энэс чинь бол одоо Монголд одоо төвлөрүүлээ. Эдгээр чинь өөрсдөө л одоо ингээд хүсэж байгаа юм чинь гэдэг. Ийм асуудал гарсан. Ийм байна. Төвлөрүүлчихээр тэдэнд ямар ашиг унах гэдэг юм бэ? Ер нь тийм тогтчихсон. За тэдийг танаа нутагтай байрлал тэдийг үе гэсэн тийм ханш байдаг юм уу? Ер нь бол 1 кг цөмийн хаягдлыг бошлоход $500 төлөх юм байт юм байл л дээ.
Тэгэхэд бол дэлхийд 160 мянган тонн цөмийн хаягдал хөндлөгчөд байгаа. Тэгээд тэр мөнгийг бол манайхан бас бүгдийг авахгүй шүү дээ. Тэрийг бол гадаадын компаниудаар үүсгүүлнэ гэж байна. Тэгэхээр бол манай дарга нар бол яг зөөн хэмжээний авилга аваад тэр үндсэн мөнгийг бол одоо гадаадын компани лавна гэсэн ийм л зүйл шүү дээ. Ингэж л хэрэгжиж одоо ингэж л хэрэгжиж ирсэн. $500 мянган төлөө 1 кг-ыг за уушлуулчигээ бодчих. Ямар үр дагавар гарах вэ? Одоо зөвхөн ураны хайгуул хийхдээ одоо Улаанбаатар сумын гамшигын бүс болгочод байна манайх. Ямар ажлын хариуцлагатай, ямар одоо технологийн төвшөнтэй улс орн билээ те. Тэгээд энэ хэмжээний одоо за яг дэлхийн бүх хаягдлыг бишгээд одоо цог хэмжээний хаягдлыг манад булшилчлаа гэхэд удахгүй тэгээд тэр булшилсан газар төдийгүй Монгол орн гамшигын бүс болно шүү дээ. Тэгээд ямар эдийн засгийн одоо үр ашиг гаргах гэхээр нэг хэдэн дарга нэг хэдэн авилга авсан. За тэгээд нэг төсөвт нэг яг хөдөө нэг хэдхэн төгрөг орсон. За тэгээд ихэнх мөнгөний бол гадаадын компани авсан. Тэгээд аваад гараа явчихдаг. Нэг ийм л үр дагавар гарна. Харин Монгол бол одоо тэр нэг Чернобыль шиг одоо мөнхийн одоо гамшигын бүс болох. Ийм л аюулгүй юм л да. Монголын ард түмэн одоо геноциданд орно. Төсөлтний Areva гэдэг компаниг яах вэ? Одоо манай Монгол улс одоо нэг асар хэмжээний ашигт малтмалын нөөцтэй болохоор одоо ийм эрсдэлтэй ийм хаюул учруулж байгаа ураныг бол одоо заавал ашиглах шаардлагагүй маа. Тэгэхээр бол Areva гэдэг компани бол маш их зөрчил гаргасан болохоор одоо хуулийн дагуу бол үйл ажиллагаа зогсоох, бүхэн сэргээлт хийлгэх, бүхэн төлбөр төлүүлэх ийм л одоо байдлаар хандах хэрэгтэй байна да. За бидний төлөө авч бидэнд цаг гаргасан танд баярлалаа. Баярлалаа тав. Өчигдөр манай медианы өрөөнд Урангүй Монгол хөдөлгөөний идэвхтэн мөнх баяр ажиллалаа.